15 ба 40% алт агуулсан хоёр хайшийг нийлүүлэхэд 35% хайш алт агуулсан шинэ хайш гарч анхны хайш дахь массын харьцаа хэд вэ гэж. За анх эхлээд x, y гэсэн хоёр хэмжээтэй хайшсан гэж дээ. Энэ маань нэгдүгээрх нь 15%, за хоёрдугаарх нь болохоор 40%-ийн алт агуулсан. За тэгэхээр нэрийг нэмэхээр x-тэй нэмэх нь y маань харин 35%-ийн алт агуулсан бол тэр анхны хайшуудын харьцааг олох байна. За x-ийн алтыг олъё. Тэгэхээр алтыг олно гэдэг нь бүгдээрээ 100-ны 15. Y-ийн алтыг олъё. Тэгэхээр 40% нь болох юм чинь 100-ны 40. Энэ маань манай холиод гасан x-тэй нэмэх нь хайшийн 35%-тай тэнцүү 100-ны 35. За 100 гэсэн хувиар нь ижил хэмжээ бүгдээрээ 100-уудаа орхилоо. Тэнцүү x-тэй нэмэх нь y-ийг өрчих нь 35. За бас бүгдийг 5 тухаач. Тэгэхээр энд 3, энийг 5 тухаарч 8, энийг бүгдээрээ 5 тухаач. Тэгэхээр энэ маань 7 болчихно. Тэгэхээр 3x дээр нэмэх нь 8y тэнцүү, 7x дээр нэмэх нь 7y. За y-ийн урагшаа гаргаж байгаа чинь 8-аас 7-аас гарна 1, 7-оос 3-аас гар 4. За тэгэхээр бүгдээрээ анхны хоёр хайшийн харьцааг нь олох шүү дээ. Тэгэхээр x-ийг харьцах нь y-ийн хооронд 4x-ийг тавихаар манай анхны хоёр хайш маань 1-ийг харьцах нь 4 харьцаатай байжээ. За 30% нь болохоор тэгшин сэлбэртэй газрын уртны өргөн юм. Энэ газрыг 1-ийг харьцах нь масштабтай газрын зураг төрүүлсэн. Тэгвэл хэдэн сантиметр квадрат байх вэ гэж. За тэгэхээр манай урт нь болохоор 35 м гэж. За сантиметраар хэмжих хэрэгтэй учраас бүгд нэг сантиметрлөө шилжүүлж. Тэгэхээр өргөл 35 м маань 3500 см болж байна. За нөгөө өргөн нь болохоор 20 м мөн адилхан сантиметрлөө шилжүүлвэл 2000 см болж байна. Гэвч манай масштаб маань 1-ийг харьцах 1000 дахин багасгах гэсэн тийм. Тэгэхээр бүгдээрээ одоо шинэ масштабаар манай 3500 см маань яаж зурагдах юм бэ гэсэн чинь 1000 дахин багасаад 3.5 см зурагдана. За манай 2000 см маань мөн адилхан 1000 дахин багасаад 2 см зурагдах маань. Тэгвэл одоо масштаб дээр буюу газрын зураг дээр манайх яаж төрслөгдөх вэ гэхээр урт өргөн хоёроо үржүүлээд талбай нь болохоор 7 см квадрат байна. За 33 дугаар нь болохоор ABC гурвалжны AC суурьт буусан өндөр нь суурийг 5-9 хэсэгт хуваасан гэж. За тэгээд BD өндөр дээр нь BE-ийн 4-5 харьцаатай байх цэг авсан. 4 хэсэг 5 хэсэг байх нэг хэсэг авсан. Тэгээ BD өндөр надад ингээд өгөгдсөн. За тэгвэл энэ гурвалжны талбай харьцааг болоо гэж. За тэгэхээр бүгдээр энд явах вэ гэж энэ гурвалжны энэ рос буусан өндөр нь. За тэгээд энэ B-ийн 4 хэсэг байхад E-ийн 5 хэсэг байна. За тэгээд бүгдээр ер нь яах ч гэсэн чинь энэ хоёрын талбай харьцааг олгож байгаа хэрнээ. За тэгвэл бүгдээр энэ нэг талбай харьцаа теоремыг нэгэнд харуулж. За нэг гурвалжны энд нэг цэг авч. Тэгээд энэ маань AB гэсэн харьцаатай эсвэл AB урттай гэж ойлгосон ч болно. Тэгэхээр энэ S1, S2 гэж тэмдэглэчүүд энэ хоёр гурвалжны талбайн харьцааг сонирхъя. За S1-ийг S2-т харьцуулъя. За S1 гурвалжны талбайг олохдоо би A суурийг тийшээ бус өндөр хөрвүүлээ. За энэ өндөр болохоор би юугаар тэмдэглэж өгөхөөр энэ рос ийшээ буусан өндрийг A шиг тэмдэглэж. Тэгэхээр A-г A-шаар үржүүлээд 2 тав. S2-оо олъёгвол мөн суурийг тийшээ бус өндөр хөрвүүлээд 2 тавч. Тэгэхээр B-г тийшээ бус өндөр хөрвүүлээд 2 тавч. Энээр устдаад ерөөсөө манай талбай харьцаа нь болохоор энэ хоёр талуудын харьцаатай тэнцвэт юм байна. За тэгвэл одоо бүгдээ яасан гэсэн чинь энэ ч за би энэ зураг жоохон томруулаад зурч. За манайх яасан гэсэн чинь ийм гурвалжин энэ рогоос өндөр буулгасан. Тэгээ нэгээ дээгээд за ишээ бүгдээр нэг эцэг. За нэг ишинг холбоч. Тэгэхээр A, B, C гурвалжны энэ хэсэг нь 4 хэсэг, энэ маань 5 хэсэг. Тэгээд энэ 5 см, нөгөөт нь 9 см. За энийг бүгдээр дугаарлаж энийг S1, нэг S2, нэг S3, нэг S4. За тэгэхээр эндээс болохоор ингэж харагдаж байна.
За нэг талаас би S1, S4 хоёрыг харьцуулах гэдэг шүү дээ. Нэг талаас яасан бэ гэсэн чинь S1, S2 харьцаа гэдэг бол 4-ийг харьцах нь 5 гэдг нь харагдаж байна тий. Саяны талбай харьцаа теоремоор S1-ийг S2-д харьцуулсан энэ 4-ийг S-ийг харьцах нь 5-ыг S буюу 4-ийг харьцах нь 5 юм байна. За нөгөө талаас мөн S3-ыг S4-д харьцуулсан харьцаа S3 талбайг S4-д харьцуулсан харьцаа мөн 4-ийг харьцах нь 5 гэдэг нь харагдаж байна. За нөгөө талаас бүгд яаж яана гэсэн чинь манай S2 S4 харьцаа болчихсон юм шиг. За тэгэхээр S2-ыг S4-т харьцуулсан харьцаа 30 талбайг энэ 5-ыг 9-т харьцуулсан харьцаатай тэнцвэр байна. За тэгэхээр талбай харьцаа нь энийг яаж хуваасан харьцаатай тэнцвэр авах нь тий. За гэсэн чинь би S1, S4 хоёрын харьцаа олох гэдэг байна шүү дээ. За тэгвэл одоо энэ эхнийхаасаа S1-ийг авъя. S1 маань болохоор 5-ны 4 S2 юм байна. За эндээсээ S4 болчихлоо юм шиг. Эндээс S4 маань юу болж таарах уу гэсэн чинь за пропорцод үржүүлчихээр 9 S2 маань 5 S4-тэй тэнцвэр юм байна. Эндээс S4-ийг олсон чинь 9 S2-ыг хуваах нь 5 юм байна. Тэгсэн чинь би S1, S4 хоёрын талбай харьцааг олгосон шүү дээ. S1 нь болохоор 5-ны 4 S2 юм байна. За S4 нь болохоор 5-ны 9 S2 юм байна. Тэгэхээр S2-д нүстэн 5-д нүст чинь ерөөсөө биднээс ядах чаг харьцаа бол 4-ийг харьцах нь 9 байна. За тэгэхээр A, B, E 3-ны талбайг, K 3-ны талбайг энэ 3-ны талбайд харьцуулсан харьцааг олоо. Тэгэхээр өндөр бол нэг ашиглахдаггүй юм байна тий. За 34. 9-ийн хасах нэг гэтэл 9 маань 3-ын квадрат шүү. Тэгээд зэргийг зөвшөөрж амжих хасах нэг үржүүлчин дараа. За тэгэхээр энэ хоёрыг үржүүлэхээр 3-ын хас 2 хуваах нь 3-ын хас 4 гэж. Хувааж амжин зэргүүдийн хас 2-оос хасах нь хас 4-гээр нэмэгдэх болоод эндээс 3-ын квадрат гэж манай хариу нь 9 гарах нэ. За 35. За эндээс бүгдээрээ куб язгуурдаар за язгуурын дор 9-ийн куб гэдгийг яаж чулах вэ гэхээр куб язгуурдаар гэдэг бол 3-ны 1 зэрэг. За 9-ийн энэ болохоор язгуур квадрат язгуураас бусдын тоогийн тавьдаг. Энэ тоо байхгүй чинь квадрат язгуур гэсэн үг тийм. Энэ маань 2-ны 3 зэрэг. За зэргийг зэрэгжүүлж байгаа чинь бүгдээрээ 2-ны 3-аа 3-ны 1-ээр үржүүлж байна. Энээр хуваагдаад 9-ийн 2-ны 1 болоод 9-өөс язгуурхаар 3 бахнэ. За даан 36. Үйлдэлийг гүйцэтгэж стандарт хэлбэрт бичээрэй гэж. За тэгэхээр манай энийг харсан чинь энэ хоёр тоо маань өөрсдөө л энэ стандарт хэлбэрт бичигдсэн тоо байна. За тэгэхээр хасахын тулд нэг жоохон хэлбэрчлээ. Энэ 19, энэ 10 юм биш. За адилхан болгочод арай хасахад амар тий. Эсвэл ерөнхий өвчтөн шууд хаалтмас гаргачихъя. Хоёлангаас нь 10-ийн 9-ийг халдсарч. Тэгэхээр энэ маань 2.7 үрчиг нь 11 зэрэгт хасах нь 2.3. Тэгэхээр 19 зэрэгтийг үрчиг нь 27-оос хасах нь 2.3 байна. 27-оос 2.3 гэсээр 24.7 юм байна. 26 25. Тэгээ үрчиг нь 19 зэрэг. За манай энэ том нь арай стандарт хэлбэр тавигдаг байна тий. За тэгэхээр таслалаа энэ тавьчирнаа. 247 үрчиг нь буцаа хууч хэмжээнд оруулахын тулд нэг орон хойшлох хэрэгтэй учраас 11 зэрэгтэр үржүүлээ. Үрчиг нь 19. Эндээс 247 үрчиг нь нэг дээр хэсгийг нэмэхээр 10 зэрэгт. Ингээд манай том стандарт хэлбэр тавигдлаа. За 37. За зэргийг зэрэгшүүлж амжийн нэр үржүүлнэ. 6-гийн 2-ны 1-ийг 33-ны 2 36 маань 6-гийн квадрат. Тэгээд 3-ны 1 зэрэгт хуваах нь 2-ын хасна зэрэгт. За одоо энэ ч бүгдээс ингээд үржүүлээд 6-гийн 3-ны 1 за зэргийг зэрэгшүүлж амж нь 2-ыг 3-ны 1 өршөөр 3-ны 2 2-ын хасах нэг маань хүртэл дээр хараа 2-ын 1 зэрэгт болж байна. За тэгэхээр 2-ыг үржих нь эхний энэ хоёрыг үржүүлж амжин зэргүүдийг нэмсэн чинь 3-ны 1 дээр 3-ны 2-ыг нэмэхээр 3-ны 3 буюу 1. Тэгэхээр манай хариу 12 юм байна. За 38 дараах тэнцэтгэлүүдээс аль нь худлаа вэ гэж.
За тэгэхээр эхнийх нь пропорц ажиллагаа үзсэн чи ингээд үржлэхээр чинь 2, ингээд үржлэхээр 9. За тэгэхээр эхнийх нь худлаа юм байна. За дараагийнх нь болохоор энэ хоёр маань 3 гэсэн коэффициент нь урд нь тавьчихлаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр яг адилхан байна. Тэгэхээр энэ бол үнэн байна. За энэ бол худлаасан. За дараагийнх нь баримтны бүтгэний баримтсах нийлбэр өөрчлөгдөхгүй. Энэ харагдаад 1 гэсэн үг. За энийг ингээд үржлэхээр 2 язгуудар 2, ингээд үржлээ 6. Тэгэхээр манай худлаа хариу нь R байсан байна. За 39-ний x нь өгөгдсөн энэ илэрхийллийн утга болохоор гэж. Тэгэхээр бүгд x-ээс нь 2-ын квадратаас язгуурхаар x-ээс нь 2-аа 9 хэрэг мэдтгүй учраас модуль гаргана. За куб язгуудар бол хамаагүй x-ийн нэмэх нь 5-ын кубээс куб язгуурхаар x-ийн нэмэх нь 5 гарч байна. За одоо тэгсэн чинь манай x маань куб язгуудар 2. За энэ чинь орлуулж куб язгуудар 2-аас асах нь 2. Нэмэх нь куб язгуудар 2 дээр нэмэх нь 5. За тэгсэн чинь манай энэ хоёрын хувьд болохоор 2-оос куб язгуурхаар 1.8-тэй доо шүү дээ. Тэгэхээр 2-ыг хасгаар энэ бол хасах тоо. За хасах тоо чинь бүгдээ модулаас тэмдгийг эсрэг тэмдэгтээ тавьж гаргана тий эрэгтэй болгож байгаа. Тэгэхээр куб язгуудар 2 дээр нэмэх 5 болоод хасгаалтаа задлахаар хасах куб язгуудар 2 дээр нэмэх нь 2, нэмэх нь куб язгуудар 2 дээр нэмэх нь 5. Энэ устдаад манай хариу нь 7 ахны. За 40 дараах илэрхийллийн утгыг олж байна. За юм язгуур агуулсан илэрхийл дээр бүгдээр ижил хуваар ер нь бол өгж байгаа биш хосомгоор мөрчиж байгаа гэсэн шүү. Тэгтээ яг ижил хуваар өгж байгаа юм шиг харагдах юм байна те. Энд өөрөвл хасгуул нэмэхэл хасгаар өчөж байгаа. За тэгэхээр хүртүүдээр нь 2 язгуудар 2 дээр нэмэх нь 2, хуваар нь болохоор А-гаас хэмбэг А дээр нэмэх нь Б-гээр хүртэлж. Тэгэхээр язгуудар 2-ын квадрат 2, 1-ийн квадрат 1. Хасах нь 1-ээр үржүүлэхээр язгуудар 2-аас 1, язгуудар 2-ын квадрат 2, 1-ийн квадрат 1. Өрчгөн 3 дээр нэмэх нь язгуудар 2, хасах нь 6 язгуудар 2. За тэгсэн чинь 1 гэсэн хуваартай юм байна. Тэгэхээр 2 язгуудар нэмэх нь 2-оос хасгаал задлана гэдэг. Тэгэхээр энэ маань 3 дээр нэмэх нь язгуудар 2 болоод хасах нь 6 язгуудар 2. Тэгэхээр энэс нэг хасгаар чинь язгуудар 2 дээр нэмэх нь 3, тэгэхээр 3 дээр нэмэх нь язгуудар 2. Тэгсэн чинь манай энэ уртлын 2 маань том юм тий. За тэгэхээр би нэг 3 дээр язгуудар 2-ын квадрат гэж бичиж байгаа төвшүүлчий эсвэл гишүүнжил өөрчилсөн ч болно. Тэгэхээр 3-ын квадрат 9. Нэмэх нь энэ хоёрыг үржлээд 2-оор үржлэхээр 6 язгуудар 2, язгуудар 2-ын квадрат 2. Хасах нь 6 язгуудар 2. Энэ хоёр харагдаад эстер 2-ыг нэмэхээр 11 гарах.